2009 онд Швед улсын боловсролын системд нэгэн том өөрчлөлт гарсныг өчигдөр юм шиг санаж байна. За 2009 онд тэд нэр ямар шийдвэр гаргаж ирсэн бэ гэхээр сургууль болон их сургуулиудад хэрэгжилж байгаа ном дэвтэр эдгээр зүйлүүдийг болоод оронд нь компьютер, таблетыг бас түлхүү хэрэглээд явах юм бол хүрээлэн байгаа орчин болон олон зүйлд бас ашиг тустай байна гэдэг тийм ерөнхий агуулгаар ийм цахилгаан дижитал төхөөрөмжүүдэд их анхаарал хандуулж асар их хэмжээний мөнгийг оруулж бүх сургууль, бүх сурагч нарыг компьютер болон таблеттай болгож ирсэн байдаг юм аа. За тэгээд 15 жил өнгөрч байна. За 15 жил өнгөрөөд өнөөдөр Шведийн боловсролын яам болон төр засаг захиргаа эргэж хараад нэгэн зүйлийг олж харсан гэдэг. Тэр нь юу гэхээр сурагчийн суурь чадвар, ур чадвар дэлгэцийн нөлөөллөөс болж маш их хэмжээгээр буурсан юм байна. Тийм учраас энэ 24, 25 оны хичээлийн шинэ жилийн сургалтанд хуучин арга барил буюу ном дэвтэр юу гэдэг үзүүлэн цаасан зүйлүүдийг буцааж түлхүү хэрэглэнэ гэдэг шийдвэр гаргасан байна. Энэ ойролцоогоор 104 сая еврог буцаж сурах бичгийг хэвлэх, бэлтгэх, тараах энэ үйл ажиллагаанд оруулж байна гэсэн үг. 2009 оны тухайн үеийн Шведийн сургуулиудыг захимжуулах, илүү орчин үеижүүлэх компьютер, таблетыг сурахад маш сонирхолтой, хүртээмжтэй, хурдтай арга мөн юм байна гэдэг дээр тухайн үед бол иймэрхүү шийдвэр гарч исэн. За тэгээ хэвлсэн сурах бичгүүдээ тэр дор нь бүгдийг нь хурааж аваа шатаачаагүй. Ингээд багаар багасгасаар байгаа ерөнхийдөө юм цаасан зүйлүүдийг юм дижитал сэтгүүлүүдээр оруулж ирсэн байгаа. Тэгээд яг өнөөдрийн 15 жилийн өндөрлгөөс эргээ харахад яг тэр хүсэн хүлээж ирсэн үр дүн Шведийн боловсролын системд авчирч чадаагүй учраас эцэг их багш бүх хүмүүсийн дунд явуулсан судалгаа энэ бүх зүйлээс дүгнээд ерөнхийдөө энэ сургуулийн дэлгэцийн талаарх шүүмжлэл хийлам санал хүсэлтийг нэг тийш нь цэгцэлье гэдэг дээр санаа оноо нийлсэн байна. За яг олон судалгаа байдаг юм байна. Дижитал хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялангуяа араасаа гэрэлтдэг дэлгэцээр байгаа юмыг уншихаар нүд асар ихээр ядардаг, анхаарал төвлөрөл энэ төр буурдаг. Тэгээд асар ядраадаг, ой санамжинд айгу муу байдаг юм байна гэдгийг судалгаагаар тогтоосон. Энгийн цаасан текстүүдийг уншуулахад ой тогтоох, сэтгэн бодох чадварууд хэвийн хэмжээнд ажиллаж байна гэж үзээд байгаа юм байна. Тэгэхээр манайхан ч бас яг одоохондоо бол цаасаараа л явж байгаа. Зарим боломжтой юм уу эсвэл хувийн сургуулиуд дэлгэц таблетэн дээр бас хичээл энэ төр хийж байвал энэ ерөнхийдөө бас үр дүнгүй юм байна гэдгийг ойлгож байгаа бах. За тэгээд унших судлах хичээл хийхээс гадна дижитал төхөөрөмжүүд хүний анхаарлыг бол асар ихээр сайнуулж ингэж байгаа. Олон оюутнууд хичээл номонд анхаарлахын оронд компьютер, таблетаа асаах, тэрэн лугаа төвлөрөх, тэндээсээ халтраад интернет эсвэл тоглоом руу гулгаад орчих тийм эрсдэлтэй байдаг учраас ерөнхийдөө энэ дэлгэцэнд улам бүр найдаж дэлгэцийг шүтнэ гэдэг бол бас буруу юм байна гэж ойлгоод байгаа. Тэгээд 104 сая еврог боловсролын системд оруулж хуучин сурах бичгүүдийг шинжилж бас илүү ойлгомжтой, илүү практиктэй, үр дүнтэй уламжлалт арга ашиглаад явъя гэдэг дээр энэд ингээд нэлээд төвлөрсөн. За тэгээ Шведийн удирдагчид оюутнуудын унших, бичих, цэвэр бичлэг энэ төр бүх зүйлийн чадварууд нэгэн зэрэг буурсныг бол 15 жилийн дараа ойлгож байгаа. Тэгээд эдгээр хүндрэлүүдийг давтуулахын тулд уламжлалт аргаар явахаас гадна хит бага наснасаа дижитал хэрэгслийн хараат байж байгаа нь өөрөө бас олон эцэг эхчүүдэд бас гонигтай болж байна гэж. Яг тэгэхээр хичээл дээр компьютер дэлгэц үзчихэд гэртээ очиод өөрийнхөө утсыг ч юм уу эсвэл ээж аавын утсыг үзэх гэх мэтэр ерөнхийдөө энэ хүүхдийн ирээдүйн үүсгэн бодох чанар бүх юм дэлгэцэнд хамааралтай болоод хараа үүнийгээ дараа харааны чадвар, сэтгэн бодох чадвар, биеийн дархлаа гэдэг олон зүйлүүд модж байгаа юм. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн бас нэг юм чанартайхан 4-5 номтой тэрийг нэг 10-20 жил сайхан тууштай үзчихдэг хэмжээтэй болохгүй бол жил ирэх тусам бас янз янзын хэвлэл, янз янзын програмын өөрчлөлт гараад номнуудаа ганцхан жил хэрэглээд хаяад байвал бас айгүй хайрна. Тийм болохоор та бүхэн бас
иймэрхүү зүйлүүдэд бас хэд найдаж болохгүй юм байна гэдгийг бас одоо харлаа. Ямар ч байсан өнөөдөр энэ аягүй сонирхолтой байж магадгүй гэдэг одоо гоё түүхүү зөвд оруулж байна. Тэгэхээр уучны хүмүүс шиг зөв бичдэг, уран уншдаг, цээж бичлэг бичдэг, ийм алдаагүй эмгцэгцтэй ярьдаг болохын тулд мэдээж энэ цаасан хөвлөл одоо энэ гарын хөдөлгөөн үзэг барилт энэ төр бол хэрэгтэй гэдэг юм байна гэдгийг судалгаа ингээ харуулчихж байна.